Сайн байцгаана уу? Go цэгийн сайт эрүүл зүй хоолтын талаар хоол зүйч болонгаараа дамжуулан мэдээлэл өргөдөг. Бид энэ удаагийн дугаартаа хоол зүйч доктор Дэд профессор Пүрэв Жувтай ярилцахад бэлэн болоод байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Өрсөндөө баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр бид энэ удаагийн дугаарт нойр булчирхаа өр өсөлттэй холбоотой мэдээлэл хүрнэ. Тэр дундаа бол хоол хүнснээс шалтгаалаад яагаад өрөвсдөг, энэ өрөвслийн үед ямар хоол хүнс хэрэглэвэл илүү зохистой талаар мэдээллийг хүргэх гээ. Тэгэхээр та юун түрүүнд биднэрт нойр булчирхаа өр өсөлт нөлөөлдөг хоол хүнснүүд юу гэдэг талаар хэлж өгнө үү? Тий. Ер нь бол хоол гэдэг бол өөрөө зүв байх хэрэгтэй. Зүв байх гэдэг нь хүн ямар хэмжээгээр хизээ идэх үү, тэрийг яаж боловсруулж идэх үү гэдэг асуу. Тэгээ ер нь энэ хоолыг зүв байлгаагүй цагт бид нэр энэ их халдварын бус өвчлөлийг одоо энэ амар өвчмөж түн болгон цөөс нойр улчиргаа ийлэг одоо юу ч үгдгийг тэгэл чихрийн шийчин цус багталт гэл ингээл бүр амар өвчнүүд өртөд байгаа. Тэгээд эдгээр чинь бүр актер болоод ирвэл янз янзын хорт тавдар болоод ингээ хуурчиж штэ тий. Тэгээд хорт тавдар энэ төр бол шууд оргүй юмнаас үүснэ гэж байхгүй штэ. Яг зүгээр шууд хор мэт зүйл идэх юм бол хорт тавдар үүсэх магадлалтай боловч одоо энэ үүсэж байгаа хорт тавдрууд бол хүний бүхэл бүтэн амьдралынхаа туршид идэж уусан зүйлсээс болж л ер нь хөвчлө үүсэж байгаа. Яг ажлын байрны нөхцөл, агарын бохирдол энэ төр гэдэг зүйлүүд бас одоо шинэ тамхи болж шинэ уушгины хорт тавдрын гол одоо үүсгэгч гэдэг ингээд тодорхой боловч ихэнх нь бол ер нь холтой холбоотой л үүсэж байгаа байхгүй. Тэгээ яг энэгээр тэгэхээр бид нар хоолоо зүв болгох хэрэгтэй. Тэгээ одоо нөгөө хүмүүс ингээд хоол зүв байх хэрэгтэй юм байна гэдгийг бол хүлэмжшөрсөн. Одоо бид нар 20 жилийн өмнө хоолны тухай ярихад бол баг юугаа яриад байгаа юм гэдэг байлаа шүү дээ тий. Тэгээ 20 жилийн өмнө одоо тэгээ би бол одоо баг 20 гаруй жилийн энэ асуудлыг ярьж байна тий. Тэгээ одоо бол хүмүүс хоол тэгээ хамгийн одоо бидний харамсаад байгаа зүйл бол хоол өөрөө буруу яснараа өвчнөд хүргэнэ гэдгийг бид нар одоо баг 20 гаруй жил хамгийн нааталтаа ярьлаа. Гэтэл огт тоохгүй сараад өнөөдөр хүмүүс яг өвдөд ирэнгүүтээ одоо тэгвэл хоолоо яах юм бэ гэдэг асуудал яриад тэгэнгүүт энэ дээр нөгөө нэг мэрэгжлийн бус хүмүүсийн асар олон юм нөгөө одоо бизнесийн болон янз бүрийн одоо санаандгүй юм үйлдэлүүд гарч ирээд тэгээ янз бүрийн тэр хатуу янз янзын хоолны дэглэмүүдээс болоод харин хүмүүс бүр ихээр өвдөх эрүүл байгаа өвчтүүлэх ийм тохиолдлууд бол гараад байна л да. Тэгэхээр эдгээрийн дотор бол энэ нойр булчирхаа өвчлөл бол багч чана. Тэгээд одоо шинэ миний санаж байгаагаар бол одоо энэ юу хүмүүс ярьд юм да одоо энэ 1970-аад он данагын дэдэд сурч ирсэн 60 оны данагын дэдэ оюутнууд энэ төр бол бүр тэр үед би одоо нэрийн дурдаад яах вэ эмчнэр хэлдэг байсан. Монголд нойр булчирхаа өвчлөл гээд оюутнуудаа ингээд тайлбарлаад одоо чихрийн шижин өвчин гэж тайлбарлаад тэгтээ та нарт одоо үзүүлэх өвчтөн байхгүй наа. Монголчууд өвддөггүй байсан гэж. Тэгэхээр 70 он, 80 он, за магадгүй 90 он. 90 он их үү юм. За 90 он бараг багтах байхаа. Нойр булчирхаа өвчлөл бол маш ховор байсан. Гэтэл одоо ингээд толгойд дараалаа. Тэгэхээр нойр булчирхаа бол өөрөө гол үүрэг нь бидний одоо хоолыг эзэн уусан одоо бүх хоол хүнсийг уургийг, өөгтсийг, нүрсийг хамаг юм ингээд нөгөө задлаад ферментл ялгаруулдаг хэрэгтэй ш нойр булчирхаа чи хотоодны доор ингээд налдас байгаа тийм булчирхаа хэрэгтэй те нойр булчирхаа. Тэгээ энэ чинээс бол нөгөө бүх төрлийн ферментүүдийг ялгаруулцдаг. За тэгээ хоол идэнгүүт нойр булчирхаанаас чи ферментүүд чинь зүгээр ялгархгүй мэдрэг шингэний зохицуултаар одоо зүгээр энгийнээр хэлэх юм бол за энэ нөхөр чинь амар их тостой хоол идчих шүү. Тийм учраас чи одоо липаза ихтэй фермент ялгаруулах хэрэгтэй шүү гэдэг тийм мэдээлэл нойр булчирхаад очино. За тэгэнгүүт нойр булчирхаа хүн ер нь юу идэж гинүү гэдгээс хамаарат нойр булчирхааны шүүсний ялгаралт шүүсэн дотор агуулгадж байгаа ферментийн хэмжээ нь юуг задлах гэж зорж гинүү гэдгээс хамаарат өөр өгдөг байхгүй. Гэхдээ энэ ялгаруулах хэмжээ тодорхой хэмжээтэй. Хэмжээ язгааргүй тэгээд хүн ч гэсэн одоо ажил хийхэд чинь ачаал ихтэй ажлыг би ядраад байна гэж ярьдаг үстэй. Яг тэрнтэй адилхан нойр булчирхаа гэдэг бол ерөн цаанаас тэр хүнийг бүтээх үеэс эхлээд за нэг хүн бол одоо нэг дор ийм хэмжээний юм идэх юм байна. Тэгэхээр энэ зориулсан одоо липаза, пепсин ийм ферментүүдийг ялгаруулахад болно гэдэг тэр нойр булчирхааг чи бүтээсэн гэсэн үг та. Гэтэл өнөөдрийн хүмүүс нэг дор маш их хэмжээ. Тэгэхээр нойр булчирхаа өрөөсөлдөг бол байнгын одоо их хэмжээтэй өөх тосны хэмжээг хэтрүүл идэх. Тэр өөх тосны хэмжээг хэтрүүлж идснээс энэ төр болоод тэгээ нэг дор их хэмжээтэй идэх. Нэг бол их өлсгөлэн явж байгаа гинт их идэх гэх ийм юмнуудаас болоод ингээд нойр булчирхаа ер нь бол өрөсөж байгаа. Тэгээд дээр нь бас нойр булчирхаа өөрийн тэр ферментийнх нь одоо танихгүй юм да байгалийн бус
зүйлүүдийг. Тийм учраас бид нэр одоо хүүхдүүдтэй айл болох багаас нь байгалийн гаралтай. Одоо дэлхийрээ л нэг байгалийн гаралтай хүнс идэ, органик хүнс идэ мэтийг л ингээ ярьж байгаа үстэй тий. Гэтэл энэ дэлхийн 7 тэрбум гаруй хүний чинь бүгдийг органик хүнсээр хооллох хэрэг нэгдүгээр байхгүй байгаад байна. Хоёрдугаар энэ их хөгжиж байгаа шинжлэх ухаан, энэ их хөгжиж байгаа үйлдвэржилт, энэ их олон зүйлээс чинь болоод хүнсний салбарт шин бүтээгдэхүүнүүд бий болж байна. Янз янзын. Одоо маш их одоо аддитив, дамт оруулагч нар, бодогч бодис юу ч үйдгийг тий. Тэгээ тийм юмнууд ингээд зохион бүтээгээд бид нар идэхэд тэнцээс яг л гүзээлцэг намтагдаад байгаа юм шиг боловч яг үндсэндээ тэрэн дотор гүзээлцэг нь байгаа юу гэвэл үгүй гэдгийг бид нар бүгдээрээ мэдчихэж шүү дээ. Одоо биш юм би хүмүүс асуудаггүй. Та нар хүүхдүүд ингээд чихэр авч өглөө. Мөхөлц авч өглөө. Гэтэл тэрэн дотор чинь тэр үнэхээр тэр одоо жимс байгаа юу? Одоо тэр чихэр хий чинь ягаан хөхтэй чихэр тэр дотор гүзээлцэг нь байгаа юу гэхээр байхгүй гэж байгаа ундаа байна. Одоо юу гэдэг нэг тий тийм ам түнээр оруулагч нар хийчихсэн. Тэгээ энэ бүх зүйлүүдийг дөнгөж хорвоотой танилцж байгаа хүүхдүүдэд маш их хэмжээтэй идүүлээд тэгээд дээр нь хажуугаар яг нөгөө нэг байгалийн гаралтай зүйлсүүдийг нийдүүлэхгүй. Одоо хүүхдүүд сүүнд дурггүй байна, мах идэх дурггүй байна, ногоо идэх дурггүй байна. Тэ? Ингээд нөгөө байгалийн гаралтай хүний өөрийнх нь одоо хүнийг бий болгосон үед за энэ нөхдүүд бол ийм л юмнаас ийм шимтгийллийн бодисууд аваад энэ шимтгийллийн бодис нь хүний бие ингэж бодисын солилцоог хангаад энэ хүн амьд ирч хүчтэй эрүүл сарвал ухаантай байх юмаа гэдэг юмнуудыг хийцэн юмнуудыг чинь буцаагаад ингээд орлуулагчаар орлуулад ирж тэр бүх зүйлийг чинь одоо энэ үндсэндээ бодисын солилцоонд оролцогч энэ олон одоо ферментүүд, дааврууд те ингээд олон энэ шүүснүүд чинь танихгүй шүү дээ. Тэгээ энэ бүгдээс болоод ерөнхийдөө хүний эргэтэн систем ерөнхийдөө бид нар л мэдэхгүй зүгээр ингээд жажлаад залгуураараа яач доошо явуулж онгуудаа нөгөөт нь мэддэхгүй ангууд юм идчихлээ гэж бодоод байгаа боловч үнэн чанартай бол энэ гидсэн дотор ч одоо яах вэ хүүгээд байнгын юм нэг тохиолол асаатай ингээд байж гин гэсэн үг шүү дээ тий. Хүүхэд яад нойр улчиргаа нүгдэт байгаа юм. 2 настай хүүхдийн цус яагаад өрөвсөд байгаа юм. Яг удамшлын шалтгаантай, эцэгхийн гений шалтгаантай янз янзын нөхцөл байдлууд үгүйсэхгүй ч гэсэн ихэнхдээ хоол хүнстэй холбоотой байхгүй. Хөхөө зөв хөлс юм уу? Дараа нь бор хоолнд зөв оруулсан юм уу? 2 нас хүртэл хүүхдийн хоолыг зөв өгсөн юм уу? 5 нас хүртэл зөв байлгасан юм уу гэд. Тэгээ яг энэ утгаараа бол энэ тэгтээ ганцхан монголчуудын дунд байгаа асуудал биш. Энэ хоол тэжээлийн асуудал чинь дэлхийгээрээ нэг асуудал үүсгэж байгаа. Тийм учраас одоо би чихрээ сонсч ирсэн нэг том эрдэмтний юуг сонсч ирсэн. Тэгээ тэр хүн бол одоо энэ баг бичигдсэн байт юм да. Би бас уншиж лээсэн. Хүн төрөлхтөн яг өнөөдрийн энэ байж байгаа хүнснийхээ хэрэглээгээр яваад ах юм бол энэ буруу хэрэглээгээр энэ их одоо бизнес давтсан энэ хүнсний одоо орлуулсан янз янзын зүйлүүд ингээд байгаа тохиолдолд бид нар бол гайгүй юм а бид нар бол одоо нөгөө ингээ өргөдөд байшин баригдаад нэг тийм том байшин босцсон юм шиг бид нар бол цаашдаа одоо биднэрт нэг шинэ нийтс үүсэх юм чинь харьцангуй бага болсон байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийг ингэж хэрвээ явуулаад авах юм бол ер нь бол эцэг эхийнхээ насанд хүрч чадахгүй. Ийм аюул биднэрт нүүрлж байна гэж энэ нөгөө одоо бидний одоо энэ хоол зүйн шим судлалын одоо хүнсний чиглэлийн эрдэмтдийн яриа ингээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр монголчуудын энэ их нойр улчирхаа өвдөн гэдэг бол тэгэхээр түрүүний миний хэлснээр замбраагүй хооллох те янз янзын одоо байгалийн бус гаралтай хүнснүүдийг идэх те их оройтож хооллох одоо унтахын өмнө их оройтож хооллох юм. За энэс гадна нэг том аюул бол нойр улчирхааг өргөсүүлж байна. Тэгэхээр нойр улчирхаан дээр ер нь бол бид нэр зүгээр л иддэг уудгаараа хэмжээг нь тохируулаад идэж уугаал явах юм бол нойр улчирхаа өрөсөхгүй. Хамгийн гол нэг дор өөх тосны зүйлийг хит их иднэ гэдэг бол өөрөө аюулт болж байна. За өөх тос гэдэг нь өөхтэй одоо хоол, одоо хорхог боодог, юу ч үдийн шарсан, хуурсан хоол мол дээр нь одоо их өрөм ч гэдэг юм уу те ийм зүйлүүдийг хайлан майлан нэг дор их идэх гэдэг асуудал үүж. Хоёрдугаар нэг юм нь бол яалтчгүй энэ халуун хоол хүүтэн пив гэдэг нэг реклам ганц манзангийн цайны газрын өмнө байгаад идэг шүү дээ. Энэ бол өөрөө их аюултай үг гэж бодогд болж байна. Тэг яг би эмчнэрээс бас асууж ирсэн л да. Ягаад тостой халуун хоолны араас ингээ хүүтэн юм ухаар зэрэг энэ нойр улчирхаа өрөвсүүлдэг энэ юу процесс байд юм болоо гэхэд бол эмчнэр бол яг энэ дээр одоо биднэрт яг нотлоо. Яг үл энэ Монгол хүнд яаж байгаа Монгол хүний махны хэрэглээ нэгдүгüрт нэг дор их идэж чаддаг одоо чанаад идэн хорхог боодог. Тэгээ энэ нөгөө зуны үлрэлт их таарч байгаа. Яг үл бид нэр өвөлд нэг их хорхог боодог хийгээд идэхгүй шүү дээ. Гэтэл 100 одоо ингээл наадам ингээл хорхог боодог хийгээд идэн. За тэгвэл энэ нэг дор энэ халууны улиралд нэг дор их хэмжээний өөх тостой одоо хонь гэдэг чинь
их нөгөө бүлийн шин чанартай махтай юу шүү дээ. Гэтэл бид нэр илүү одоо сэрүүн чанарын хүнснүүдийг хэрэглэх ёстой үедээ ийм халуун болон бүлийн шин чанартай хүнснүүдийг нэг доор их хэмжээгээр маш их тосыг ингээд иднэ гэдэг бол нойр улчирхайг өргөсүүлэх гол юм болчиход байгаа. За тэгэнгუутаа энийг идэнгүүтээ араас нь хүүтэн сууж гэн, хүүтэн ундаа ууж гэн, хүүтэн арих ууж гэн, хүүтэн пи ууж гэн, хүүтэн айраг ууж гэн тий. Ингээд нөгөө хүүтэн юм залгиулаад байгаа үстэй тий. Тэгээ ийм ч учраас монголчууд эртээр үеэс одоо ер нь тостой хоол идсний араас адууны мах, тарганы махны хоёроос хойноос л хүүтэн юм ууж болно. Түүнээс биш бусад махан одоо тостой хоолны араас халуун хоол. Түүнээс би загсны махыг хэлсэнгүү тий. Тэгээ халуун хоол идсний араас одоо хүүтэн битүү уу гэд хэлээд идэг байсан нь нойр булчирхайг хамгаалах асар мундаг одоо ойлголт байсан байна гэдэг зүйл хэлмээр. Та түрүүнд дурдсан шүү дээ нөгөө хэмжээг нь тааруулж идэх их чухлаа гэдгийг хэлсэн. Одоо зарим тохиолдолд үүдийн хүний хотод чиг нөгөө алхтан тэнцүү гэдэг учраас нэг удаагийн хоолт нэг иймэрхүү зүйл байх ёстой гэдэг юм уу? Тийм нэг яриа байдаг шүү дээ. Тэгэхээр нэг удаагийн хэмжээг ер нь хүүхдийн хувьд ямар хуу хэмжээтэй байх уу? Насан турш хүний хувьд ямар хуу хэмжээтэй байна гэж ер нь тодорхойлсон байдаг юм бол. Хотод алхахтай тэнцүү одоо ингэн гэсэн үг үстэй. Алхахтай тэнцүү ер нь бол 2.5 мл ч гэдэг, заримд нь 3 ч гэдэг. Тэгээ янз янз илүү 1.5 ч гэж бичээд олон янзын их өсвөрүүд ингээд бичээтэй. Тэгээд тэртээ ер нь тэгээд дэлхийн бөмбөрцгийн хүн ам чинь зарим нь жоохон жижигхэн, зарим нь одоо шинэ илгэний хэмжээхэд Европод бол монгол хүнийхээс илгэнийх нь хэмжээ бол бараг бас нэг 200-300 граммаар илүү байх чинь ингээд жоон ялгаатай юмнууд бол байна. А зүгээр ер нь бол хотодыг хэрвээ бүтэн ийм цул одоо хөндөө эрэхтэн гэж үзэх юм бол хоол идэх юм бол 3-1 заавал хоос үлдэж байгаа чи. Ингээд бүр цэрэтл ингэж иддэг штэ. Бүр энэ дээр нь ингээд бондоогоод тэр чинь ингээд тэгээ бондоогоод янгаш нөгөө фермент хүчин тэрийг задлж чадахгүй юм төвшөнд очиж гин гэсэн үг штэ. Нэг дор хитийн хэмжээтэй одоо шинэ биднийг ч гэсэн нэг дор ингээд ачаалал ажил хийгээд огт амраахгүй л нэг өдөр сүлдээд унна үсттэй уусаа. Яг тэрнтэй адилхан тэр хотод гэдэг эрэхтэн тэр нойр булчирхайн шүүрэл ялгарах процесс гэдэг чинь өөрөө хэмжээ дамжаатай л байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг дор их хэмжээгээр тэр тусмаа өөх тостой хоол идэх гэдэг бол цөсийг ч өргөсүүлнэ, нойр булчирхайг ч өргөсүүлэх юм бол гидсэн цадчаад сэтгэл нь цадахгүй гэдэг нэг юм яриад идэг ш. Тэгэхээр тэр гидсээ цадна гэдгийг л мэдгэл аюул чухал байна. Тэгэхээр зарим хүмүүс бол ингээл идчихэл ерөөсө болно гэл ингээл би болчлоо цадчлаа. Хүүхэд бол цадхаа бүр аюул сайн мэддэг шүү дээ тий. Үгүй би болцсон цадцсан гэж жоо. Тэгэхээр тэрийг бид нар чинь жоохон идчихлээ. Гэхдээ энэ бас ялгаатай ойлголт. Зарим хүүхдүүд нөгөө угаасаа хоолнд муу хүүхдүүд иддэггүй хүүхдүүд тэгээ нөгөө чихэр хийцэн байж болно, уусыг уусан байж болно, ундаа уусан байж болно. Тэгээ нөгөө тэр чинь нөгөө илчлэг өгөөд ингээ хотод нь дүүрцсэн илчлэгийн хангамжтай байгаад байгаа л тэр хүүхдээс юм идэхгүй тохиолдол. Тэгэхээр аав ээжүүд бол хүүхдийн хоолыг юу идэж ууж байгааг гэдэг анхаараа. Тэгээ ер нь энэ хүүхдүүдийн хоол идэх дадал зуршил гэдэг бол багасаа л үснэ. Хөхөө өгөхөөс эхэлнэ. Бор хоолнд орохоос эхэлнэ. Дараа нь 2 нас хүртэл эхэлнэ. За тэгээ тэрнээс хойш бол ер нь тэгээд хүүхд өөрөө зохицуулаад. Тэгээ тэр үед ингээд эцэг эхчүүд алдаатай тэр хүүхдүүд ингээд хийцэн байх юм бол дараа нь бид нар тэрийг засна гэдэг чинь өөр аюу хэцүү зүйл болж байгаа. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө эзний хэмжээг өөрөө мэдээл зохицуулаад явах тухай асуудал гэж. За зүгээр ямар хэмжээтэй вэ гэд ингэхээр зэрэг одоо ер нь нэг хоол аягалдаг нэг порцууд байна да тий. Тэгээ эн чинь бол байж заа яа кил калори мөнтрээр нь ярихаар зэрэг ер нь бол хүмүүсээс төдийлөн нэг ойлгож тийм тэр кил калори малруу чи мэдэхгүй тэгээд хэмжээгээ яахгүй тэгэхээр өдөрт бол одоо жишээ нэг одоо үндсэн хоол хичээл шүл нэг 250-300 мл тий тэгэл дээр нь одоо үндсэн хоолоо идээд эсвэл дан үндсэн хоол идэх ч юм ингээд шүү дээ. А тэгээ дараагийн нэг юм бол хоолоо оройтуулж идэх тухай асуудал байна. Хэдэн цагаас хойш идэж болохгүй. Ер нь бол унтахаас 2 цагийн өмнөөс бол идэж болохгүй. Тэгээд унтах цаг гэдэг чинь хэдэн цаг юм бэ? 12 цаг биш шүү дээ. Унтах цаг гэдэг чинь 9-өөс 11 цагийн хооронд бол тоомч бай, багч бай бүх хүмүүс нэг унтах ёстой. Яагтвэл энэ ч одоо бас шинжилгээний үндслэлт яад унтах вэ гэхээр зэрэг хүний эсийн мембран өөрөө тэр нэг унтах төлөв рүү шилжиж байгаа. Тэгээ унтах төлөвтэй унтахгүй байгаад юм бол бас өвч. Одоо миний багш бол энийг судалдаг хүн болохоор тэгж л хэлдэг. Ингээд нойрыг буруудуулснаас болоод унтах цагтаа унтдаггүй. Сэрэх цагтаа сэрдэггүй. Тэгээ эн чин цаана нөгөө бас бодис солилцоо ингээд өөрчлөлт өгч байгаа. Тэгээ эннээс үүдэлтэй үүссэн өвчнийг бол бараг идгэж чадахгүй дээ гэж одоо миний багш бол тэгж тайлбарладаг байхгүй юу тий. Тэгэхээр энэ бол зүгээр нэг тэр хүн өөрөө тайлбарлаж яриад байгаа юм биш. Энэ өөрөө судлаад
Тэрний үндснэр. Тэгэхээр хүний бие гэдэг чинь өөрөө маш нарийн зохион байгуулалттай эдийг бид нар тэр зохион байгуулалтын дагуу байлгахгүй байна гэдэг. Тэгээ манай ханчууд нөгөө машиныхаа дугуйг солих, моторын тосоо солих, яах ч гинөө хэрвээ тэгээ тосоо солихгүй бол машин эвдэрнэ гэдэг аюусаа мэдээд идэг шүү дээ. Тэгсэрний харамсалтай нь хүүхдийн өөрийнхөө биеийг огт мэдэхгүй. Тэгээ өөрийнхөө биеийг хайхардаггүй учраас хүүхдэд ч гэсэн огт хайхрахгүй. Ингээ явж идэл нэг л мэддэг чинь. Тэгэхээр монголчуудын энэ их хөвчлөлийг бууруул хөрөөсөө цорын ганц арга зам бол хамгийн нэгдүгürt хоолыг л зөв байлгах тухай асуудал байгаа байхгүй. Гэхдээ хоолыг зөв байлгах гэхээр зэрэг ингээ манайч дэглэм хөөгд хаана хин ямар дэглэм зарлж ийн тэрийг барина гэд. Үгүй ээ тийм биш, зүгээр л байглаараа. Байгалийн гаралтай юм идэж үн, өглөөний цагаа өглөөний цагтаа уун, орой цагтаа унтна, унтах цагаас 10 цаг гэж үзэх юм бол 9 цаг гэж үздэг юм бол тэрнээс өмнө хоолоо идсэн байна, 2 цагийн өмнө хоолоо идсэн байна. Тэ? Тэгээ их оройтморгүй баймар байна. Тэгээ өдрийн хоолоо цагтаа идмээр байна. Тэгээ манай ч нөгөө өглөөний цагаа уухгүй. Өдрийн хоолоо муу идэнэ. Нэг тэгсийгээд үл дарах маягтай идэнэ. Тэнгууд орой нөгөө үлсэлт гэдэг зүйл чинь өөрөө ч хянж чадахгүй процесс байхгүй юу? Нөгөө үлсэж очил зүйлс. Ингээл ид чинь тэ. Тэгээ нөгөө сайн цатайг бол унттлаа ингээл юм ингээл тэ. Тоншоол хөргчөө нэгээл тоншоол идээл тэ. Тэгээ унтахгүй. За тэгээ нөгөө гар утас гэж нэг юмнаа сошиалаас болоод ингээд явж. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг Монгол хүн болон Монгол гэр бүл өөрийнхөө төлөө биш ээ. Хамгийн гол нь хүүхдийнхээ төлөө, хүүхдүүдийнхээ төлөө. Хүүхдээ л эрүүл хүн болохгүй юм бол хүн болгоны өтөл нас бол аюултай болох байхгүй. Нэг бол өөрөө өвчтэй, нэг бол өөрөө өвчтэй хүүхдээ асрах ийм юм руу ирээдүрүүл бид нар яваад байна шүү дээ. Тийм учраас энэ дээр тэгээд бид нар зүгээр айлах гэж яриад байгаа юм биш. Угаасаа монголчуудын өвчлөл бол үнэхээр бүр гаарчлаа, бүр амар болсон. Нойр булчирхаан өрөвсөл рүүгээ эргээд ороход бүр огт хоригддог хоолны төрлүүд юу гэдэг юм бол яг өрөвссөн үед. За нойр булчирхаа өрөвсөд өвдчихсэн тохиолдолд бол тэр нойр булчирхааг ахиж тэр өвчлөлийг сэдрэхгүй байна гэдэг нь аягүй чухал. Тэгэхээр энэ үед бол юу н аль болох тийм хурц амтлагчтай хоолнуудыг маш их тослог хоолнуудыг тий. Тэгээ хоолыг хэмжээг нь хэтрүүлж идэхийг бол юу н тэгээд маш нарийн дэглэмтэй тэгээ нэг тодорхой хугацаанд за би бол бараг жил 2 жил гэж хэлэндээ огт нөгөө нойр булчирхаа өрөвсүүлэхгүй ингээ яваад ах юм бол нойр булчирхаа ч өөрөө ингээ хэвэн болчих واخгүй. Одоо нөгөө амар ууралж исэн хүн чинь тодорхой нэг хугацааны дараа ингээ 50 болоод огт уурлаг юм шиг гоё болдог шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэр нойр булчирхааг тэр чинь өрөвсөд зүгээр ингээ цочорсондоо болоод нөгөө өвдөлт өгөөд ингэсэн зүйл байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг тэгтээ нөгөө нойр булчирхаа юунууд ямар одоо ойлт хийвийн бус ойлтууд юу өгсөн бэ энэ гэдгээс хамаарат хөндөө хөнгөнөө энэ гэдэг чинь эмч тодорхойлж өгнө шүү дээ. Тэгээ ер нь бол хүрт яатсан бол маш нарийн хоолны дэглэм. Тэгэхээр өглөө өдөр оройны хоолоо оройтуулж идэхгүй тэгээ сайн түрүүний миний хэлсэн зүйлүүдийг ингээд чанд барьж чадах юм бол юу яа. Эргээд хэвэн байдалтай өвдөлтгүй болж болно. Тэгээд байн би ингээд өрөвсүүлэл өвдүүлэл энэ доогуур хавирганы доогуур нэг юм янгинт дагаа ч юм уу нэг тэгсингс ийгээд ингээд одоо энт штэ тий ингээд янгинс ийгээд ингээд бүслүүрдээд ингээд юу нойр булчирхаа өвдөлт ч юм бол өөрөө маш хүнд өвдөлт өгдөг, маш хэцүү цочмог өвдөлт, маш хэцүү өвдөлт өгдөг. Тэгэл дандаа шок, амар өвдөлт өгөө шокын байдалтай эмнэлэгдэр ирэл тэгэл түрүү жил чинь нэг эмчнэр лайв бүр хийгээл яриад байсан шүү дээ. Тэрөөс ингээл чочмог өвдөөл тэгэл нөгөө эмнэлгийн наадмын дараач нөгөө бүх эмнэлэг тэгээд тэнд чинь эмчин тэнд бас хүн ажиллаж байгаа. Тэр эмчнэр чинь бас адилхан л бид нартай адилхан 100 амрын 100 тгий гэр бүлтэйгээ гэтэл тех боломж тэр хүмүүст олдохгүйгээр тэр орон ингээд дүүрээд тэгэл тэд нар чинь бас л хүн шүү дээ. Тэгэхээр эмчнэрийн ачаал бол үнэхээр амар. Наадмын дараа нэлээ хийх. Наадмын дараа баяр наадмын дараа л энэ зунчин одод тэгэл зунчин өрөөсөө тэр нойр булчирхаа ачаал тэгэл тэр нөө цогчмож өрсөлдүүд нь дийлдэхгүй байжгаад амнасаа ч алдаж байгаа тохиолдол гарч ирж шүү дээ тий. Тэгээ өөртөө ч хэвгүй эдийн засгийн хувьд ч гэсэн асар их хохиролтой ш тэр гэр бүл чинь өвдөн зовно гэдэг чинь тий. Тэгэхээр ер нь бол идэх нь чухал юм уу? Тэ одоо амьдрах нь чухал юм уу гэдэг шийдэх хэрэгтэй байна. Тийм учраас нөгөө Гиппократийн үг байгаа даа штэ. Гэхдээ Аристотелийн үг байгаа даа штэ. Аристотель ч юусэн гэхээр чи идэхийн тулд амьдрд юм уу? Амьдрахын тулд идэх юм уу гэдээ асуусан. Тэнгүүд хүүхдүүд би одоо ингэж оюутнуудаас асуудаг байхгүй. Чи идэхийн тулд амьдрд уу? Амьдрахын тулд идэх юм уу гэхээр зэрэг хүүхдүүд идэхийн тулд тэгээс энэ нийгмээс хамаарч байна. Одоо эдэн жилийн өмнө идэхийн тулд хүмүүс чинь тэгж байгаа үстэй. Одоо хоолоо олж идэхийн тулд ажил хийж байгаа ч гэх шиг те. Мөнгө олж байгаа гэд ингэ яриад байдаг үстэй.
тий. А гэтэл тэр олж байгаа мөнгө чинь ганцхан эдхийн мэд биш ерөөсөө бүхэл бүтэн амьдралд нь зарцуулагдана гэсэн үг. Тэгэхээр бид нар амьд явахын тулд идчихэж байгаа байхгүй юу? Өвчин тусахгүй тулд идчихэж байгаа байхгүй юу? Сайхан амьдрахын тулд идчихэж байгаа учраас эдхийг хоолоо зохицуулна гэсэн. Тэгээ яаж зохицуулах юм? Зөв зохицуулъя. Зөв зохицуулны зөв юмаа сонгож идэ. Аль болох байгалийн гаралтай хүмүүс идэ, тий. Тэгээ цаг нараа зохицуулъя, хэмжээгээ зохицуулъя. Тэгэхээр бид нар амьдрахын тулд идчихэж байгаа учраас тэр бол юу тааралцснаа биш. Юунд дуртайгаа дандаа идэх биш тий. Тэгэхээр баяр наадам ч гэсэн тийм байхгүй. Заавал тэр одоо хорхог бодож зардлаа гэхэд бүр олдохгүй юм олдож байгаа юм шиг тэгж тий. Ухаан хатан тэгж өөрийгөө өвдөлтөл тэгж заавал тэрийг тэгж ихэд хэрэг. Төрөний нөгөө хэмжээ асуусан дээр нөгөө 3-1-ийг хоосон үлдээн гэдэг гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг хүнээс сонсож байгаа болохоор яг энэ нөгөө цадаагүй цадсан юм шиг мэдрэмж төрөөгүй байх үед ингээ хотод ер нь бол ихэнх дүүрсэн байдаг. Сэтгэл чадахгүй. Тийм. Тэгжсэн тэгмүүд нөгөө хоол идэд дуусахад бид нар болохоор нэг юм бүр дүүрсэн тийм ингээ заа ястай нэрээ сайхан боллоо гэдэг мэдрэмж хүлээгээд идэв юм шиг байна. Тэгмүүд хотод яг тэр үе дээр бол бүр хамгийн ихээр дүүрсэн байдаг гэд тэгжсэн. Тий. Бүр пик дүүргчээд тэр чинь ер нь бол тэр цадсан мэдрэмжээ яаж авч явах вэ энэ төр гэдэг бол ерөөсөө нөгөө сэтгэл цадах гэдэс цадах гэдэг юм бол бүр бага наснаас үүснэ. Тий, хоол ундаа зөв иддэг гэр бүлийн хүүхдүүд бол тэгэл цадах мэдрэмжийг хизээ авах уу гэдгийг мэднэ, зөв хоолдог. А гэтэл тийхгүй хүүхдээ эсвэл их өлсгөлэн явуулж яадаг. Өдөр хоол ундын тэр чинь нөгөө ядуутай биш шүү дээ. Зүгээр л зохион байгуулдаггүй те, зогсгүй хэрэглэв өглөөний цагийн хийгээд өгчдөггүй, өдрийн хоолыг олигтойхон өгчгүй. Тэгээ орой болтол одоо ингээд хүүхдүүд өглөө хичээлдээ явлаа. Жишээ нь би чинь андаа л сургууль хүүхдээ олны л асуудал ярьж идэв юм чи. Тэгээд сургууль дээр би одоо нэг лекц унших гэж очиод хотын төвийн сургууль. Өглөө нэг ээлжин дээр очиод лекц уншиж байгаа. Хүүхдүүдэд 30 минут яриа гэдсэн. Тэгээд тэр хүүхдүүдийг өглөөний цайгаа уугаад ирсэн хүүхд байна уу гэхэд 10 хүүхд гар өрч 55 хүүхдтэй ангисан. 10 хүүхд л гар өргөж шүү дээ. За тэгээ өглөөний цайгаа бүр ингээд зориудаар одоо будаатай шингэн будаатай каш ч юм уу за эсвэл одоо чансан одоо янз бүрийн одоо бэлтгэсэн тий ийм яг өөртөө бэлтгэж хийсэн өглөөний цай уусан а түүнээс биш зүгээр нэг цай хийчихэд хажууд нэг хоёр ширхэг нөгөө үйлдвэрийн боо боорцог ч юм уу идчихэд гарсан нэг ширхэг боо боорцог идчихэд гарсан ийм биш энийг өглөөний цай гэхгүйгээр яг зориулж бэлдэж хийсэн өглөөний цай уусан хүүхдээ нөгөө 5 хүүхдэл гар өрж байгаа. Тэр 55 хүүхдийн 5 нь л яг шаардлага хангасан өглөөний цай уусан. 5 хүүхэд дутуу. Тэгээ 15 хүүхэд 10 хүүхэд дутуу. Тэгээд үлдсэн хүүхэд нь ерөөсө хоосон гарч ирж шít. Тэгээ эднэр гэртээ өдөр хичээлээ дараад 12:30 ч юм уу 1:30 ч юм уу 2 цагт гэртээ очиж байгаа. Гэрт нь яг өдрийн хоол бэлдэж өгсөн байх үгүй шүү дээ. Байхгүй шүү. Тэгээ наад бол ч нэг босон болоогүй юм бидэн. А орой хоолн дээр цадж байгаа хөө. Тэгэхээр энэ нэг байнгын нэг юм нэг юм итгэмсэн те нэг юм үлсэх мэдрэмж гэдэг чинь тэр хүний цадах тэр сэтгэл зүйн мэдрэмжийг ч гэсэн үгүйсгэж алга болж алдагдуулдаг байхыг үүсэхгүй шүү дээ. Би одоо сэтгэл зүйч биш учраас яг энийг бол баталгаатай хэлж мэдгүй. Гэхдээ яг монголчуудын тэр хэлдэг үг бол тэгж байгаа шүү дээ. Гидсэн цадчаад та сэтгэл нь цадахгүй. Тэгэхээр тэр сэтгэл цадах байгаа процесс чинь тухайн үед амьдралын ядуу зүдүү байдал гэхээсээ илүүтэйгээр одоо цагт бол замбраагүй зүйлээс л орж үсэж ин гэж бол би хэлэхээр байна. Зарим тохиолдолд бас эцэг эхчүүдээс нэмээ өнөр тэгдэг штеп. Сайн идэхээр л их сайн юм шиг бас байгаад идэх тийм. Ийм ууж гиснээ сүүлийн үед одоо юу гэдэг нөгөө нойр булчирхай ч юм уу эсвэл их эзний дараа ч юм уу зарим тохиолдолд нөгөө имийн сурчлагаанууд яваад байх шүү дээ. Ходоод гэдчихээгүй байвал нойр булчирхай чинь өвдөж байгаа юм шиг санагдал уугаарай гэж оргуу болгодог юмуд бас нэлийн сурчлаад байх болсон. Тэгэхээр энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ? Хоол зүйч энэ талаар судалдаг хүний хувьд. Би өөрөө бас яг энэ чиглэлийн хичээл бас заадаг. Тэгээд ер нь бол им гэдэг бол им. Дэлхийд дээр байдаг нэг том зүйл бол сүрг гаж нөлөөгөө им гэж өнөөдөр бол хүн төрлөختөн нэг ширхэгч бүтээж чадаагүй байна. Заавал өдөр гаж нөлөө нь 5% юу 10% юу одоо гаж нөлөө 1 байгаа юу 20 байгаа юу гэдгээс л хамаарч байгаа. Тэгэхээр гаж нөлөөгүй юм гэж бол өрөөсөө байхгүй. Тэгэхээр тэр телевизээр сурталчлаад байгаа тэр сурталчилгаа бол их л харамсалтай л да. Гэхдээ тэрийг ганцхан Монгол сурталчлаад байгаа юм биш л дээ. Өөр одоо Орос морсын телевизээр ч гэсэн хаяус тэр явж байгаа л харагдчих. Тэг өөр орнуудаар ч явдаг ч юм мэдгүй.
мизенфорт, мизим, панзин норм гэдэг одоо чи аюул олон юмнууд байдаг шүү дээ. Бүгдээрээ адилхан найрлагатай. Тэгээ эдгээр чинь нөгөө брендийнхэн нэрнүүд нь л өөр байгаа. Тэгээ эдгээр чинь бол ер нь дотроо энэ нойр булчирхаанаас ялгардаг л ферментүүдийг л ингээ хийчихсэн л ийм л юмнууд л байж байгаа байхгүй юу энэ чинь тий. Тэгэхээр зөв тэр өөрөө нойр булчирхаанаас тэгэхээр тэр ферментүүдийг хүний нойр булчирхаа ялгаруулж байгаа зүгээр хэтрүүлээ эцсэн учраас тэр нойр булчирхааны хүчин чадал дийлэхгүй ч магадгүй. Янз бүрийн тэр ч одоо ер нь хүчин чадал дийлэхгүй байгаа л гэсэн үг шин. Тэгэхээр би ярианы ихэнд хэлсэн шүү дээ. Хүнийг бол ерөнхийдөө цаанаасаа бүтээгтэй. За нэг удаадаа нэг ийм юмнууд идчихнэ. Үнэхээр тэр өөрчлөлт өгсөн хүмүүсийн хувьд бол тэр ийм тус болох үг болно. Одоо шинэ нойр булчирхааны үнэхээр хүчтэй өргөцсөн үед бол үнэхээр тэднийг дараах нь ингээд тэднийг уужиж юм идэхээр л өрсөж гээд нөгөөт нь өвчих гээд байгаа учраас тэр одоо нойр булчирхаа эмчнэр хэлж өгч байгаа үстэй нойр булчирхаа ачааллыг бууруулахын тулд энэ эмийг чи сар угаарай одоо сар угаарай ч гэж хэлэхгүй баха 7 хоног угаарай 14 хоног угаарай энэ гэд зөвлөж байгаа шүү дээ эмчнэр. Тэг яа тэр эмчнэр хэлж байгаа 7 хоног 14 хоног гэдэг чи зүг бохгүй юу? Тэр чинь яванда тэр байнгын фермент хэрэглээд байвал тэр нойр булчирхаа өөрөө залхууралд өртөхийг үүсэхгүй шүү дээ. Би ажиллах хэрэггүй нөгөө ингээд нөгөөдөг цаагаараа тийм болчдөг юм аа гэд ингээс сууж тэгээ ажиллагаагүй болох юм бол тэр хэрэгтэй яах вэ гих мэтэр шүүрлээ баг ялгаруулдаг болвол яах юм ахуд маш олон хэлж мэдэхгүй одоо би энийг бол одоо нэгдүгээр би эмч хүн биш зүгээр ер нь бол панкреатит нойр булчирхаа бол хоол уусруулахад бол маш чухал үүрэгтэй туслах хэрэгтэн мөн үл мөн тэр туслах хэрэгтэй өөрөө ажилдгаараа байгалаараа ажиллаж ивэл нин тустай түүнээс тэгээ бас тэр эмнүүд ингээд хит их ингээд идэж ууцсны араас нь ингээд шууд ингээд пермит уучлаа шүү дээ одоо тэр юу үйлчлээ тэр рекламадад байгаа юмнууд ингээд уучлаа шүү дээ тэнгуү тэр чи ороод одоо шин хүний нойр юунаас ялгарч байгаа хотоодноос ч бас фермент ялгарч байгаа чинь миний одоо зүгээр шууд санаж байгаагаар бол хотнотоос ялгардаг пепси ингээд уураг задалдаг фермент нэг дор 1 грамм ч үү юу ч үлээ чинь маш бага хэмжээтэй 50 кг өндөгний уургийг задлах хүчин чадалтай тийм хүчин чадалтай ферментүүдийн дотор байж. Тэгээ ингээд тэрийг уучин сулраал ингээд л янз юм болж байгаа үстэй тий. Тэр чинь ингээд уунгууч ингээд нөө хотоод дээр бөмбөгөөд гидсэн дээр тулаад ингээд исэн юм чинь ингээд сулраа авчиж. Тэнд юу үсэж байгааг тэр ингээд бүгдийг ингээд задлж байгаа. Тэр задлах явцад маш их хэмжээний илчлэг бас ялгарч байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө нэг бас биеинжийн илүүтэх бас нөлөөлөл шүү дээ. Тэр чинь ингээд зүгээр өөрийнхөө яваар ингээд урсгалаар явжаад одоо шин бид нар ингээд автобус руу ирээд суугаад орчдөг бол тэнд чинь аюу айтаахан нэг төвгүй ингээд яачил гэтэл нэг дор ингээд бүк гэхэр чинь ингээд амар ингээд асуудал үүсэж байгаа. Яг тэрнтэй адилхан ферментүүд уучаарч ингээд нэг дор тэр чинь ингээд маш их хэмжээний задрал явуулж байгаа маш их хэмжээний шимт ижилийн бодисууд ялгараад уург өгтөс нүрсөөс амьд мэрц зүйцтэй хоолнд байгаа ч бүгд ингээ ялгараад хүний бие рүү орж байгаа. Тэгэхээр хүний биед бол их хэмжээний шимт ижилийн бодисууд орж байгаа. Тэрнтэй зэрэгцээд бас маш их хэмжээний илчлэг ялгарч байгаа. Миний асуугаад байгаа нөгөө зарим тохиолдолд юу гэдэг нойр булчирхаа өрөвсөлгүй эмчийн зааваргүйгээр зүгээр л нэг гид цэрилээч гэдэг юм уу тий ойрд нэг жоохон эвгүй гэхээр бид нар чинь нэг юм амд амтсан нэгэндээ зөвлөгөө өгдөг ч юм уу тий тэгээд нөгөө юм жоргүй байвал аваад уучдаг тийм эрсдлүүд бэж магтгүй гэх танаас тодруулж байгаа гэсэн. Ер нь бол хэмжээгээл тааруулж идэх юм бол ийм ферментүүд уух шаардлага нэгдүгürt үүсэхгүй. Тэгээд дээр нь миний нэг бас хэлхийг хүсэж байгаа зүйл нь өөрөө хэтрүүлж идээд ингэж тэгээ магадгүй тэр чинь ингээ гидсэн дүүрээд ингээд байвал тэр нөхөр угаасаа одоо нөгөө нойр булчирхаа шүүрэл мөрлийн тий нойр булчирхааны ч биш одоо гидсний одоодны янз бүрийн шүүрлүүд нь ингээд нөгөө бүрэн гүсэд ялгархаа болоод хоол хүнсний шингэлт муудсан ийм хүн бэ штэ. Гэтэл тэр зөвхөн өөртөө уухгүйгээр шинэ их хитчингүүтэй хүүхэд нэг нөгөө тэр чинь аав ээжигээ дагач хилжээж магадгүй би нэг инглээ гизээ хэлэнгуут нь адилхан нөгөө ферментээ ингээд уулгацдаг. Тэг хүүхдэд энэ ферментийг уулгана гэдэг чинь бүр дураараа тэр тусмаа уулгана гэдэг чинь бүр хүүхдээ бол алж өгч юм л гэсэн утгатай шүү дээ. Ер нь бол алж ийн л гэсэн утгатай шүү дээ. Янз янзын одоо эмийн бэлтгэл одоо шимт ижилийн саплемент гэдэг нэмэлтүүд энэ төр уун байнгын хязгааргүй уун гэдэг бол ер нь бол сайн юм байхгүй. Тодорхой чиглэсэн үедээ тийм учраас тэрэн дээр чинь дээр нь юу гэж бичсэн байт юм бэ? Эмчийн заавраар уу гэд бичээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр эмчийн зааваргүйгээр дураараа эм хэрэглэнэ гэдэг бол өөрөө маш уутай, маш аюултай. Тэгээд манай монголчууд үнэн дураараа, үнэн шинжлэх ухаангүй, үнэн одоо хэцүү байдаг гэдэг нь өөрсдийнх нь алж байгаа ямиг засгаж хаад одоо сая жишээ нөгөө эмийг жороор өгнө гээл те антибиотик жороор өгнө, жоргуу өгдөг эмнүүдийг чинь сая бууруулчлаа шүү дээ. Тэнгүүд бараг л эм жоргуу болсноос болоод тэнд хүн өгч яана л гэд ингээд зургатаар чинь зөндөө юм яриад байгаа үстэй тий. Тэг ингэж болохгүй шүү дээ. Эми чинь жороотой л өгөх ёстой шүү дээ. Тэг хамаагүй эм ууснараа
буцаагаад эдгээр чи өөрсдөө өвтгöd байгаа байхгүй юу. Тийм учраас л тэр имийг ч ортой болгоё гэдэг юм чи үүсч гарч ирж штэ. Энд чинь тодорхой нотлохой байгаа учраас тэр эрүүл мэндийн байгууллага чи энийг гаргаж ирж байгаа штэ тийм. Тэнгүүт буцаагаад бүр хэвлэл мэдээлэл ихэнч тэрийг нэг сэвхийн тэг хүн болгоноос ярьслага аваад. Тэрэн дээр гэхдээ ер нь бол гараад исэн өнцгөн нөгөө анхан шатны болон 2 3 дахь шатлалын эмнэлгүүд дээр эхнийх дээр нь очихоор юу гин жорыг нь авчдаг тэгэнгүүтээ онлайн систем байхгүй эсвэл дараагийнх дээр очиж үзүүлэх юмгүй гэх юм. Тэр хэсгүүд дээр нь л бас буруудахчихсэн хэсэг байгаа ах гэж бодлоо. Тэр миний ойлгож байгаагаар бол заавал зоргүй аваад гэж дайрсан хэсэгч байгаа бох дайраагүй ч хэсэг байгаа. Гэхдээ гол асуудал нь нөгөө шийдвэр гаргачаад тэрийгэ зөв зохион байгуулах. За тийм түрүүний таны хэлсэнгүүд дээр нэмээд одоо ярьцлага маань дуусч байна. Тийм учраас хамгийн төгсгөлд нь анхаарах гэдэг юм уу те базаад яг за энэ энийг юусоо болохгүй шүү гэдэг юм хоол зүйч докторийн хувьд бас хэлж өгөөч. Тийм. Үхрийн мах, хондын мах, одоо тэмээний мах ч юм уу ингээд одоо бидний иддэг махнууд байдаг шүү дээ. Тэгэхээр тостой халуун хоолны араас гурилтай шүлж байсан. Тостой халуун хоолны араас хүүтэн юм уумааргүй байна. Тэгэхээр халуун хоол хүүтэн пив гэдэг реклам хааж баймааргүй байна. Тэгэхээр энийг болоо. Тэгэхээр хүүтэн юм гэдэгт уус, ундаа, арх одоо бүгдээрээ орно гэсэн утгатай. Тэгэхээр энийг баг тэгэхээр одоо амралт зугаалгын цагаараа явж байгаад хүүтэн юм гэдэг чи одоо хүүтэн л гэсэн үг шүү дээ. Таслааны температуртай юм хэлсэн үг шүү дээ. Тэгэхээр хүүтэн юм уумааргүй байна. Нэг дор хитих идмээргүй байна. Нэг дор тэр тусмаа хитих идэхтэй хитих өөх тустай зүйлийг нэг дор хитих идмээргүй байна. Нөгөөх нь их оройтож те унтахын өмнө бас хитих юм идмээргүй байна гэд. Тэгээ энэ бүх зүйлүүдээс ингээд ангинд явж чадаад одоо өглөө өдөр оройн хоол ингээд жигдхий идээд за найр хурмын цагт бол мэдээж хэтрүүлж идэн. Гэхдээ л бас өөрөө мэдээтэй өөрийнхөө нөгөө гидснийхээ хэмжээг мэдэж ингээд явж байгаа юм бол нойр уучрахаа өрөсөхгүй байгаад иж болно, өрөсүүлэхгүй байгаад иж болно. Өрөвсөн ч гэсэн бас дэглэмээ барьж агаад идгэх гэдэг юм уу тайвшруулах. Тэг өрөвсүүлчлээ гэж бодоход өрөвсөн тохиолдол бас нэлээд удаан хугацаанд маш сайн хоолны дэглэм барьж явна. Тэгэхээр тэр чинь нэгэнт өрөвсөн учраас үндсэндээ одоо нөгөө реакцлцсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дараа нь шалтгаан гаргал юм бол тэр чинь ахаад ингээд өвтчихөө удаа учраас хоолны маш нарийн дэглэм. Тэгээ нарийн дэглэм юу гэж яриад хэлээд байна вэхээр зэрэг өглөөний хоол, өдрийн хоол, оройны хоолыг хэмжээг нь тохируулаад маш түүнээс биш одоо сүү бити уул гин ингээ янз янз юмнэр дээр таа. Тэгэхээр одоо жишээ нь 100 г сүү 3 г тос агуулж байгаа үйлдвэрийн сүү. Тэгээ 3 г сүүнд нэг тэгтлээ ярагцлахгүй шүү дээ. Гэтэл бид нэр одоо шарсан хавиргач юм ингээд тостой хоолнууд идлээ. Тэрэнд чинь 100 г-да өөх тос нь бараг 20 30 40 50 60 80 г өөх тос. Тэр чинь бүр их хэмжээний ямар хоол өгдөөс аваад маш их өөх тос иддээ шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ тостой өөх тостой хоол. Тэгээ хайл өрөм. Тэ энэ сүү цагаа гэдэг ийм. Тэгээд ааруул байна. Ааруулын тос ч одоо бараг тэгээд янз бүртэй зарим нь 3-4-өөс авлаад 10 хэдэн хувьтай ч гэсэн өөх тос авалж байгаа ш. Тэгэхээр ийм тосрохог зүйлүүдийг идмээр байсан ч гэсэн баг идэ. Түүнээс биш одоо хүмүүс ингэж байгаа. Миний нойр улчраа өрсөн би ерөөсөө сүү ууж болохгүй яриад байгаа байхгүй. Тэр сүүндээ ч бас биш л дээ. Тэгээ хэмжээ хамгийн гол нь хэмжээ. За баярлалаа. Тэгэхээр бид хоол зүйч доктор дэд профессор Пүрвживтай нойр булчирхай өрөвслөлт хүргэдэг буруу хоолтууд болон эдгээр өрөвслийн үед ямар эмчилгээ хийх үү, эмчилгээний үед ямар хоол хэрэглэх үү гэдэг талаар ярьслаа. Бидэнтэй мэдээлэл хуваалцсанд баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.